манай хоёр маань нэлээд хэцүү уруу татагдлаа. Их дургу уруу татагдлаа. Нөгөө хүний нутагч уулах газар ч яасан хооронд олдтгүй цагаад болохоор олдтгүй юм дэ гэдэг чи үнэн юм билэ. Бүрэн тэдрийг хараад хахад бас залуу насаа бүр нэг юм үзэж харахааргүй бүр ингэ нэг хичээж зөвхөн ажлын төлөө мөнгө олохын төлөө бас бити байгаасаа тиймэрхүү юмдаг ярахаар хөнгө нас ахих тусмаа амар ухаан суут юм байна. Тэгшгүй л ажиг зөндөл ярьсан шүү дээ чи. Бараг эх 7 хоногийнхаа цалин өрх нь холгуул юм болол. Тий. Ер нь тий. Аав цалингаал бараг өрх гэл бодол. Тий. Ерөөсөн хүний сайн мөгч болохгүй ингээл нэг яваал исэн тэгэл сүултэн ганцаараа болцсон тэрэн дээр л жоохон байн бодож явдаг. Хоёр ихтэй өнөөдрийн мэндийг хүргье. За дүү нь болохоор юу яадаг орхонтой хамт гэдэг нэг юм YouTube сувг ажиллуултыг. Тий. Тэгвэл тэрэндээ болохоор амар олон бичлэг янз бүрийн бичлэг оруулахаас илүүтэй гоё нөгөө дотны хайртай хүмүүсийн дурсамжийг хадгалах зорилттой гоё нэг нөгөө гэрийнхээ эдмэттэй аял маялд явах ч юм уу тэрийг заавал бичлэг болгоод оруулчихдаг байхгүй. Тэний амар их хандлт малд авдаггүй. Зүгээр яг ингээд миний буцаад харандаа гэсэн хамгийн гоё бичлэгүүд маань орд юм аа. Тэгээд өглөө яасан бэ гэхээр орхонтой хамтдаа YouTube-ийн сувагт яг энэ 12 хоногийн миний амьдралын амар гоё мөчийг бас миний төлөө байсан ихчийнхаа тэгээд гоё чөлөөтэй гоё ярилцах гад гэртээ бол нэг гурлаа ярилцаад байгаа штэ ингэсэн тийм байсан юм байсан гэж яриад байгаа штэ. Тэнгүүд яг нөгөө энийг би бас дараа нь хармаар байгаа байхгүй. Тэг өглөөний цааш хоёр уруу татсан юм аа. За эхлээд манай хоёр ихч маань за байнга ихч гэж хэлмээргүй наа. За манай хоёроо гэж явчих заяа. Тэгээд бас энэ хоёр намайг ихч гэж гэхээр базах гад байгаа шүү. Нэг их насны зураг авахгүй шүү. Бичлэгээр далимдуулаа хэлчихье. За асуулт эхлэе. За Пагмогчос асууя. За олон жил гадаадад амьдарсан тийм ээ. Манайч бол нэлээд олон жил бас болж байгаа. За тэгээд гадаад очсон ихний одоо хамгийн ихний шоконд оруулсан зүйл байсан бай. Энэ усад ирээд шоконд орсон юм уу? Зам л хийсэн да. Зам аха. Юу вэ? Ингээ хөвшлэн амар гоёсэн болохоор манай Монгол хизээ гоё замтай болох юм болоо л гэж хэлсэн. Аха. За шинийг хамгийн их ирээд шууд гайхсан зүйл. Гайхсан зүйл үү? Энэ түнэлүүд нь л өстой гоё байсан. Энэ уулаа нүхлээ сэтлээд тий бүх зам ингээ сүлжилтэл тэр түнэлэл гоё санагдаадсан. За анх ирээд хамгийн хөгжилтэй ичмээр одоо ямар алдаа гаргаж исэн бэ? За ичмээр гэхээр ч одоо юу битээ. Тийм. Би нэг үйлдвэрт нэрээ ажилд ороод ажил арбаашт хийсэн юм. Тэгэл нөгөө солонгос хэл мэдэхгүй тэгээд нэг ихчдэрээ ирээд тэгэл ихч манд хийж байна. За мэдээ очил нээл гэдэг агаараа гэлтээ. За тэгэл очил ажиллаа хийсэн чинь панжаны минь хурцгээл баах юм яриад л. Монгол ихч бас цуг байсан. Тэгэл баах юм яриад л яриад л. Тэгээд би сонсож байгаа. Нөгөө солонгос хүн юм яриад байгаа ш надтай. Тэгэхээр би нээ гэж ингээл заахгүй ихчтэйгээр хэлсэн. Яг үндэ яг юу ярьж байгааг нь үндэ ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгээ шууд тэгэл нээ л гэдэг л. За тэгэл гэсний манай Монгол хажууд зогсож ирсэн ихч бас ирээд удаагүйсэн өөрхий бас л битэр 3 сар их тийм. За сая юу гэсэн юм гэсэн мэдгүй. Тэгээ чи яагаад нээ гэдсэн чи мэдгүй ихчил нээ л гэдэг гэсэн шүү дээ. Тэгж л хэлж нэг жоох хэл мэдгүй үнэ зоодлоо хийцэн бэ. Тэр л юм. Ядарч гин үү гэж шинэ хэрэг асуусан бол тийм ээ гэдсэн байна. Юу ч асууж ирсэн нээ л гэж ширлээсэн. Шинээгчээс асуух асуулт болохоор за энд ирээд ямар хоолыг анх идээд ямар сони юм бэ те гэж бодсон бэ. Тэгээд дараа нь тэр хоолоо дахиж идсэн үү? Би нөгөө нэг ирчээд хүүтэн гомд төшөөлөө штэ. Тэр л өстэй онцгой санагцсан. Зүгээр л аюу хүчлэлэг тэгээд дотор нь гом байдаг гэсэн мод ерөөс учир нь болоо тэрнээс хойш ажиж идэг. Чихэртэй. Би ерөнхийдөө л таалагддаг. Хүүтэн гом. За. Надтай адилхан юм байна. За тийм. Тэгээд за шинээгчээс 3 дахь асуулт болохоор за солонгос хүмүүсийн ямар зан чанарыг Монгол даваачмаар санагддаг вэ?
Нэг Нүгч байна. надад суудам. Тий. Надад наатхан дээр чинь би бүр одоо ч бүр ирээд ч гоё яасан гоё юм бэ гэж. Нөгөө дарга цэр манай монголчин бол дарга цэр гэхээр л ингэсэн ярваасан нэг тийм байгаад идэв шүү дээ. Тэгэхэд энд тийм байгаагүй. Ямар ч үйлдвэрийн захирал одоо юу ч хийсэн тэгээд яг ингээд бүх юмаа өөртөө хараад ингээд дунд нь ажиллаж. Яг ажиллаж хийчдэг. Хэдэж тэд нэр ингээд би дарга би юу гэж хин нэгний уурдаа бүхэлзүүлдэггүй. Тэр цаана амар би юм хүмүүсийг биширчээсэн. Ерөөсөө хийх ёстой юм бүгдээрээ яг ажиллаж хийдэг. Өөрөө чадахгүй байгаа хүмүүстэй тэр ажилчтай хамнаар хийж байгаа бас айгүй чадвар. тий чадварлаг хийдэг. Тэр хүмүүсийн нас хийлвэ тэр мөр нь ерөөс сонирн байгааг ирэмий ялгаач гаргадаггүй. Тэр надад амар таалагддаг. Яг тийм байлээ тий. За бисээ төрний нэрийг солиулсан ба ш тий. За шинээгчээс асуух 3 дахь асуулт болохоор за хамгийн анх гаргаж ирчээд одоо ер нь ямар нэгэн алдаа гаргасан уу? Соёлын ч юм уу, ажлын ч юм уу тий. Жохон нэг юм хөгжилтэй тийм болж исэн үү? Яна яг тулгамдаа сайн санахгүй шүү дээ. Ерөнхийдөө хэл мэдгүйгээс л олж юу яжсан алдаа гаргачихсан. Алдаач яах вэ? Тэгэл нэг тим юм аваад хэрэл мэдгүй ангаагаал. Энийг авах, тэрийг авах гэж сүүлдээ нөгөө солонгос нь гэж орилж ирсэн өөрөө тэрийг авчдаг ч юм уу. Тийм үү? Та одоо олон жил байхын хугацаанд Монголынхон хамгийн их яг юуг нь өгүүлж байна вэ? Агаар. Одоо зүйлээд яриач. Гэнийг Монголд очиж ингээд чээж дөрөн гоё амьсгаа авах юмсан л гэж би боддог. Хамгийн бүр ингээд хамгийн миний мөрөөдөл тэр говуулан дээрээ ч юм гол усан дээрээ очиад буугаад ч юм эсвэл ингээд чээж дөрөн гоё амьсгаа авах юмсан л гэж бодож байна. Бараг шууд төсөөлөгдөж байна. Бүхэл биеэрээ ингээд тэр амьсгаа шууд авах юмсан л гэж бодож байна. За тийм ээ. Энийгээ байнга ярьж байгаа. Байнга яриад байгаа гэдэг шиг. За. Шинээгчээс асуух дараагийн асуулт болохоор за Солонгост амьдрахад хамгийн их мөнгө ордог зүйл юу юм шиг санагдсан бэ? Яг одоо нэг мөнгө ордог зүйл нь автобус өмнө гадуур тэр машин зам дээгүүр явахаар л ордог юм болоо. Гэтэ өөрт бол яг мэдгдсэн юм байхгүй л юм л да. Тийм машин дэрийг нөгөө нэг хөгжил сайтай тэрний хураамж нь авдаг гэдлүү тий. Тэр мөрнөл яд юм болоо гадуур бас нэг хол явж мухаар тэрнээ сайн одоо мэдгүй нөө. Окей. Бараг наадах юм байна. Тий. Та энэ дээр нэмж хэлэх юм байна уу? Хариулах. Яг одоо хамгийн их мөнгө ордог юм гэвэл одоо миний бодлоор нөө жоохон түрээсний юу асуудал жоохон өндөртэй. Бусдаар бол гайгүй гэж бодож байна. Би одоо тэр зам маамыг бас сайн мэдгүй би ч өөрөө машин тэрэг бодвол. Гэтэ ер нь бол хүмүүсийн машинтай хүмүүсийг гадахад нөлөөлөлтний дотор гэж жоохон мөнгө ордог юм шиг л. Тэрийг бол их сайн мэдгүй л байна. За, фармакчаас асуух дараагийн асуулт. За, гадаадд амьдрах үнэхээр яг тэр хүмүүсийн боддог шиг тийм гоё боломж ихтэй ч гэдэг юм уу тийм амархан байдаг уу? Амархан бол биш. Гэхдээ бас муухай бол биш. Яг мэдээж гэр орноо санах ах дүүгээ санах ганцаардах юм бол мэдээж юм байгаа. Гэхдээ надад хувьд бол хүн одоо хүмүүнд итгэж байгаа хэзээ гутарч үзээгүй. Ер нь бол зарсандаа хөрнө л гэж бодож амьдарч байгаа. Тэгэхээр надад бол нэг тийм хэцүү юм бол баггүй. Гэтэ бас одоо Монгол даа хүмүүс бол гадаад чороо байждаг чир бол бодлоо гэж. Ер нь бол хүмүүнд айл тэгэл хүний хэцүү болгоны л хийн штэ. Юм. Тэгж бодохоор нэгэн бодлоо хэцүү. Гэхдээ бол би тийм зовлон гэж хэлэхгүй. За түрүүн хоёлаа нэг хальт нөгөө бэрхшээл гэдэг дээр солонгос хэл гэж ярьсан тий. За солонгос хэл одоо мэдгүй байх нь одоо яг солонгос хэлийг сураад ирээрээч гэдэг юм яг тэр хэлний талаар яг та нэмж яг юу хэлмээр байна? Яг ажил хийгээд зориод ч юм уу тий сурж яа гэд ирэх юм бол анхан шатны юмнуудын нэмээсээ сураал ирмэр юм байна. Тийм л энэ. Яг ч нэг баярлаа сайн уу баяртай тий. За дараагийн фармакчаас асуух асуулт. За хамгийн их одоо ганцаардч байсан мөчөө бас дурсноо. Тэгээд тэр үе яаж даван тулсан бэ? За энд ирээд ерөөсөн би ч одоо 9 сард ирсэн. Тэгэл
яг шинэ жил. За шинэ жилээр бол гайг байсан. Бас гадаад одоо энэ гадаад ирсэн чинь бас орчинтойгоо тасгаад юу тэгээд нөгөө бас арай завгүй ч хийсэн. Цаасар харал амар хэцээсэн. Ингээл яг гэрийнх ингээл дүүнэр мөнөр ээж дээр очсон ингээл ах дээр очсон. Ингээл гэр бүлээрээ цуглаа сууж байгаа хамгийн амар хэцээсэн. Ганцаараа ингээл гिचж явах гэжтэй гэж бодлоо. Тэрийг би яаж давсан гэвэл тэгэл нөлөөсөөр л давсан. Уйлал ганцаараа уйлал давсан. Өөр одоо ямар ч надад сонголт байгаа учраас тэгэл би чадна гэл тэгэл гэрийн даа нөө одоо орчин үе бас нэг сошиал орчин хөгжсөн болохоор сайхан ярьж хөөрөл тэгж л авснаа. Тэрнээс бол бас хэцүү. Тийм үе ер нь их тохиолдох жоохон дэлгэрүүлвэл зөндөө шүү дээ. Ер нь бол тэгээд яг байхгүй хугацаанд хайртай хүмүүс аалдахаас амар хэцүү байсан. Тэр л бас их зовлон байсан баяраас илүүтэйгээр нэгэнтэй уулзч чадахгүй үр явуулах л хамгийн амар байсан. Тэр болгоны ганцаараа гэртээлэл мэдээж хүний нутагт уулан дээр гараад орилж чадахгүй, гол усан дээр нүч орилж чадахгүй, гэртэл орилж байгаа юм чи. Тийм болохоор нөгөө хүний нутагт уулах газар ч яасан хооронд олддгүй, цагаад болохоор олддгүй юм дэ гэдэг чи үнэн юм билээ. За. Шинийгчээс асуух дараагийн асуулт. За Солонгос хүмүүсийн зан чанар одоо монголчуудын одоо ямар ялгаатай вэ? Хүмүүсийн зан чанарын тухайд санагдсан бэ? Яг юм жоохон юмдаа үнэн юм бэ л гэж бодогцсон. Одоо чинь ажил дээр болоход ингээ Монголд ч болон айл болох нэг жоохон тийм цаг алж гал тийм байдаг штэ. Энд болохоор яг л одоо хин нэгэн хараа хинэл тавиг байсан ч гэсэн яг л үнэнчээр юм хийх гэдэг юм бол гэж бодогцсон. Ялангуяа монгол хүмүүс тийм байхгүй. Тийм. Ер нь бол солонгос хэсэг илүү монголчууд өөрсдөө тийм махруу хүмүүс. Харин тийм байлээ тий. Ямиг ингээ бушууга хийчих шиг гээд тэгэхээр онд нэг дайлах чанартай холигчсан гэж боддгүй юм болов гэж би бодож байна шүү дээ. Үнэхээр хүмүүсийг нөгөө нэг ажилуулж чаддаг. Тийм азар нь тий. Тэгээ нэг нөгөө чадахгүй хөөс цутгаад гачин цайрал амтан болж исэн ч гэсэн та нэг монгол хүний хүн байна гэдэг боддог тий. Яг үнэ. За. Дараагийн асуулт. За хэрв одоо 10 жилийн өмнөх Пагматагаа уулзах боломжтойсэн бол яг тэр хүнд юу гэж хэлэх вэ? 10 жилийн өмнөх Пагматагаа уулзсан болов уу? Би энэ 3 юм захиач Пагмата. За юу захимаар юм дээ. Мэдгүй яг одоогийн бодлоор бодогдсон юм бол алга. Гэхдээ би хэрвээ 10 жилийн өмнө би яг хэрвээ буцаад очихвол би хамгийн түрүүнд дээрээс нэг юм хэлэх баха. Аавыгаа л ингээл хичээж айл болох чадлаараа бүр ингээд дахиад хэдэн жил хамт амьдрах. Яг л хүсгэсэн болов өөр ч нэг надад хүсэж байгаа юм алгаа. Тиймээс 10 жилийн өмнө хүсэн би арай тэхвэсэн даа гэсэн бодол одоохон хичтэн аллаа. Яг л энэ замаараа л явах гэсэн баг. Чаднаа л. Тэгээ нөгөө өвчин зовлон дийлэх юм юу ч байхгүй юм да тий. Тэгэл сэтгэлдээ байн ингээл аавыгаа тээж амьдрдаг манай Пагмагч тэгэл дээрээс тэгэл манай хчиг хараад эвийг л явж байгаа хата тийм олон жил бас энэ чинь ганцаараа хөдөлмөрлөн гэдэг хэцүү шүү дээ. За шинийгчээс асуух дараагийн асуулт. За яг Солонгост ирэх гэж байгаа одоо залуустаа тий одоо яг амьдралд хөл одоо алхаж байгаа 20 30 настай дүүнартаа юу хэлмээр байна? Яг энэ болохоор ирэх гэж байгаа бас ирсэн ч бас 20 эдтэй охиндоо цуг ажиллаж байгаа л да. Тэгээ ер нь тэднийг хараад хаад бас залуу насаа бүр нэг юм үзэж харахааргүй бүр ингэ нэг хичээж зөвхөн ажлын төлөө мөнгө олохын төлөө бас бити байгаасаа ингээд яг гоё хөгжилтэй орноос сайн суралцах юмудаа суралцаад олох үедээ олоод хөгжилдөх үедээ хөгжилдөөд бас нэг залуу насаа бас нэг тийж гоё байвал зүгээр юм уу гэж л бодож байна. Тэ. За бас тийм шүү. Нэрэл бид нар ч ямар ажлын төлөө төрсөн ба шүү дээ, тий. За гадаадд амьдраад одоо Монголд байсан Пагма, Солонгост бас олон жил байсан Пагма хоёрын зан чанарын ялгаа хэр өөрчлөгдсөн бол? За
За энэ дээр бол амар том ялгаа байг. Их чинь Монгол захтай тийм нэг юмыг төвчдгүү төрлийн юм байсан. Ер нь нэг Надрахаа байсан юм за аа. ер нь хөдөл бол хинтээ ингэж байгаа л юу чи гэж байгаа л ингэжтэй төрлийн хүн байсан. За одоо бол чинь шаадлаа. Би юмыг төвчж сурсан гэж бодож байгаа. Надад амьдрал хүний нутагт ирээд төвчээр гэдэг юмыг амар суулгасан юм болоо л гэж би бодож байгаа. Ер нь бол бодож байгаа ч биш, ер нь бол тийм юмыг аягүй сайн төвчж сурсан. Өгөө хийх үгээ залгиж сурсан. Тэгээд хийх үйлдэлээ хэнд сурсан. Сайн мууны дэнсэлж сурсан. Тийм л. Ер нь бол юмыг аягүй төвчж сурсан л гэж бодож байна үрг. Тиймээс ч би ч бас л Монголын бас үе байгаа. Жишээ нэрий. Хүний үгийг ганц зүгээр өнгөрөөчдгөө харах хор хийгээд тэ тийм үеийг угаасаа залуу хүн болгоно л яддаг багт тэ. Надад арай их байсан болов л гэж би бодож байна. Тиймээс одоо л хэр оргийн хүн миний чихэн дээр бараг бууд угарч ирсэн. Яшиг гэд хайждаг. Хүн яг таны ярианс бодсон чинь нөгөө яг гэр бүлийнхнийхээ хажууд дутагтаа жоохон том байт юм байна. Магадгүй. Тэ? Тэг санагдлаа. За ер нь яг Солонгост ирснээсээ хойш уйлсан уу шинэгч? Уйлсан. Яси. Яг нэг мэдгүй. За нэг ярмааргүй байна. Цаана бодсон юм байгаа. Тэрнээс болоо жоохон. Тий, тэрнээс болоо жоохон уйлсан. Окей. Уусаа хүний нутагт үйлж идэг юм тийм ховор ахоо. Энд хэдэн хоногт л харин уйлаад байгаа байхгүй юу? Энэ бүгд л нийлээс тодорхой хэмжээнд уусан баг. За энэ асуултанд та хариулахгүй ч байсан болно. Ер нь яг амьдралдаа хамгийн их харамсдаг зүйл нь юу вэ? Буцаамаар санагддаг. Байна. Тэгэхээр одоос ер нь бол байна зүгээр өстэй. Зүгээр тэр үнэ нөхрийг л ярих гэдэг л та. Бүх байдаг чадлаараа хичээсэн хайр миний 10 жилийн амьдралыг өгөөсөн болохоор тэр нь л жоо харамсдаг та. Хажуугаар зөрөд өнгөрчихгүй явдаа л хичээдэг тийм шүү. Яахаа тэгээ үзэх хэвээр юм бол үзлээ. Хүн гэдэг алдах хэвээр юм аа. Заавал алдах хэвээрсэн бол тэрийг л алдлаа тэгэл. Тэгтээ их гомдоод исэн юм байхгүй. Тэгээд одоо ингээл яг нэг ихж байгаа харахаар яг нэг олон жил ганцаараа ингээл хүний нутагт зүтгээд харагддаг байхгүй. Тэгээд заавал та ганцаараа байх алуугүй шүү. Нөхөртөө болоорой. Ядаж хүмүүнтэй уулзаа гэж хажуугаас нь чөгнөд байгаа шүү дээ би. За шинэгч Солонгост ирснээсээ хойш за өмнөх ирснээ бас оруулж байлаа шүү. Ер нь хүнтэй муудсан уу? Хөө ерөөсөө хинтэй ч муу тайваг шүү дээ. Ерөөсөө нэг ямар нэгэн муудах зовлон шалтгаан юу гараагүй тий. Биш юм шууд л мэдчихэж байгаа. Хүмүүс хааш гаргасан ч дуурайг бахоо гэ. Яг нөгөө нулимсаа барьж чадахгүйгээр хамгийн ихээр одоо үйлсэн хамгийн хүнд өдрөө дурсаж болох уу? Тийм үуч зөндөл юм л да. Гэтэ яг миний хувьд бол энэ дээрээ нэг ээжийн дүүг алдсан. Тэгэхэд л би өстө зогсож чадаагүй. Одоо ч ингэ яриад баг хаалт зэлэх гэдэг юм. Тэр ахыгаа утгаар л тэгээд ярьжсэн тийм нөө 2 өдөр бүр насралтгүй байлжсэн. Хаваархан байгаа гэдгийг би бинийгаа төвшөөд уйлчихна. Тийм ганцаар болохоор ч тэгэл хэцүүс шүү тэгэл. Бусдаар бол гайгүй. Тэгээд байсан л та. Ихтэй гайгүй. Яг нөгөө өмнөх ингээл тиймэрхүү юмд ярахаар хөнгө нас ахих тусмаа амар ухаан суут юм байна. Тэгшүү л айчих юм. Ер нь ингээл бидний чинь одоо ер нь яг нэг зовлон жаргал үзээд юм бас төрүүлж гүйдэг нас юм билээ шүү. Тэр ах маань тэгээд бол нэг бидний төлөө жоохонд маань биднийг аягүй сайн хардаг байсан ах байхгүй юу? Ер нь манай ээжийн дүү хамгийн бага эрэгтэй дүү. Бидтэй аягүй ойр өссөн. Тэгэл ийм хурдан явчихна гэж хөвж ерөөсө бодсон л тэгэл. Яг уул нь ярьдгэлээс байнга яриад яаж ийж нахаа гэлсэн тэгэл. Юус нэг
3-4 хоногийн өмнө ярьсан ах маань гигэвд өнгөрсөн гэж сонсох. Тэр л хэцүүс. Бүр ажилгүй яг амарч таарч исэн тэгээд гэртээс та 2 өдөр зогсож чадахгүй байлаа. Тэгж л өнгөрчихсөн да. За. Баярлаа багмагч ээ. Энэ хүн чинь нөгөө сэтгэл онгоох шиг сайхан байхгүй шүү дээ. Хаяа бас ярьж явах хэрэгтэй гэж боддیں۔ Би ч өөрөө ч альчаа болохоор тэгээд. За яриад л идэж та хоёр. Хамаагүй л яриад идэв шүү дээ. Нэг бол хөр оргийн үнтэй бас ингэж ярихгүй гэл дуу. Одоо зөндөө л найс нөхөд ирж исэн тэгээд хүн чинь бас нөгөө хэмжээ заараа мэдэж ярих ёстой гэж боддог. Тэр ярихгүй шүү дээ. За шинээгчээс асуух дараагийн асуулт болохоор цалингаараа юу авсан бэ? Одоо яг юу авах гэж байгаа вэ? Та дэлгэрэнгүй ярь шүү. Цалингаараа юу? Нэг их сүртэй юм аваагүй дээ тий. Авах ч юмуд нь гэрийнхэн талууд ойр зүрийн. Өнөөдөр өглөө зөндөл ярьсан шүү дээ чи. Бараг эх 7 хоногийнхаа цалин үүрх нь холгүй юм болол. Тий. Ер нь тий. Аваагүй цалингаал бараг үүрх гэл бодол. Ерөнхийдөө нөгөө витамин тийм авъя гэл төлөвлөсөн байгаа. Авч эхлэегүй л авнаа. Бид гурийн яг тэр тал дээр нэг тайп өөр байгаа. Манай хоёр чинь нэг гэрийнхэндээ тийм авъя тгийгээл багмаагч гэсэн юм болж л өгвөл надад юм хүртэл юм авч өгчихгүй л. Тэгэл би болохоор бити мөнгө үрээд гэл нэг юм харамжих нийтээр шиг суугаад байгаа. Монгол руу буцах одоо болоогүй гэж та дүгнээд байгаа шүү дээ. Тэ. Таны төлөвлөгөө яг өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явж байгаа вэ? За ер нь нэг тал хавьтаа л орж байгаа хта. 50% гэж 100% гэж бодлоо хэ 50. Гэж одоо уул нь бол бараг 8 жил боллоо шүү дээ. Тийм л. Гэтэ одоо нэг 2 жилээс сэтрэхгүй л харих юмсан л гэж бодож байна. Айлын том болохоор тэгээд бас их үүрэг хариуцлага хүлээдэг. Тэг хүн бол өөр л байгаа х тий. За тэгээд тэгчээхэн бас төлөвлөгөөний 100% хурдан болоосоо гэж би маш хүсэж байна. Болохоо. За одоо таныг шууд ингээд нууцаар ганцаараа идэх тийм боломж олгол та яг ямар солонгос ол идэх вэ? Нууцаараа ямар хэрэг. Хамгийн амттай болоо нэрлээрээ. Яг бодсон хоол алга штий. Ер нь ирээд юу идэх вүлээ гэж зөндөл бодоол юм л та. Тэгсэн мөртлөө яг тэрийг идчих гэсэн юу одоо хараад гудамжны хоол байсан. Гудамжны хоол ганцаараа цогтой байгаа шиднэ. Тэгээ ерөнхийдөө нэрээ те. Гудамжны хоолыг л идэ гэж бодож ин маргаас сайхан иднэ. Одоо яг тэрнээс өөр бодсон юм байхгүй нүү. Чи бууцсан төртэй гэсэн юм. Тэрийг идсэн шүү дээ. Идсэн. Тэрийг өстө ганцаар идсэн шүү дээ. Өстө нууцаар идсэн юм аа. Даанч тэгээ сая хэлэх үгүй. Марцсан. За яг энэ нөгөө асуултын явцад бас надаас бас ганц нэг асуулт бас асууж болно шүү дээ. Бас өөрөө ярьж санаатай те. За багчаас асуух дараагийн асуулт нь за нэг хитрхи хувийн чанартай болох гэж байгаа гэж магадгүй. Гэхдээ зүгээр яг та бодож байгаа хөнгөнөөр хүлээж авч хариулаарай. Мөнгө аз жаргал яг авчирдаг гэж боддгоо гадаадд амьдарснаар таны энэ бодол яг өөрчлөгдсөн үү? Мөнгө аз жаргал авчирдаг гэж би боддгоо. Зүгээр мөнгө яг тэр хэрэглээ. Тийм тэгээд өөрчлөгдсөн үг гэвэл за тэгтээ яг залуу наснаа болсон мөнгөтэй л болчвол сайхан амьдрах юм шиг боддог үе бол байсан. Энэ дээрээ мөнгнөөс илүү гэр бүл тий найз нөхөд ямар үнцэнтэй юм бэ гэдгийг бол хамгийн сайн ойлгосон. Их орон тийм бүх юм болох биш тий бүх юм болох биш. Тэдрээс мөнгнөөс илүү үнцэнтэй зүйл бас байдгийг бол аюул сайн ойлгосон. Тийм ч учраас хичээж тэгтээ мөнгөний төлөөж гисэн бас хүмүүстэйгээ хамт байхын тулд хичээж. За шинэгч яг 20 настай шинэт яг өнөөдөр болцвол юу хэлэх үү? Тэрийгэ битээ хийгээрээ за энийгээ тэгээрээ гэж хэлэх яг тийм 3 юм нэрлэдэг хөө. 20 настай үе дээр очилоо. Жон бодож болно. Ер нь дандаа бодож явдаг юм байгаа. Арай өөрөөр ямар ч байсан 20 настай үед эргээд очиод ингээ хэлэх юм бол сайн хүний болоо тэр үедээ л ингээл нэг хантай болох байж л гэж бодож байна.
Арай эртгэн. Тэгсэн бол үдээд ингээ ганцаараа явахгүйсэн баха. Тэ. Жохоо арай омглон явчихжээ. Тий, ерөөсөө хүний сайн мөгч болохгүй ингээл нэг яваал исэн тэгэл сүултэн ганцаараа болцсон тэрэн дээрээ л жоохон байн бодож явдаг. Өөр юм байхгүй те. Өөр нэг хэрэгжлээч гэсэн яг энийг сонгох байсан уу? Тэгсэн. За. Ер нь нөгөө бас би ч хэл гэсэн өнөөдөр хүртэл ингээл амар олон найз төгттэй хүрээл донд ороод ингээл зөндөө явж байгаа хгүй. Тэгээд ингээд яг ингээд тойртой байх миний одоо өнөөдрийн 17 дахь хоног амар юм хүндлүү штэ. Тэгээд өөрийн гэсэн үзэл бодолтой тэгээ нэг яг нэг эмгтэй хүн амьдралд их ачаа үрээд байгааг батлах гэсэн юм шиг. Тойрыг би тэгж хараад байгаа. Тэгээд тойрыг угаасаа төвшөд тулах хэрэгтэй. Тэгээд соёл нөхөртөө болоорой. Тойр залуу шүү. Тэгээд уйлсан шалтгаан түрүүн хэлээгүүл ерөнхийдөө тиймэрхүү байлаас олж уйлсан. Уйлсан шалтгаан дэр ингээд нөгөө нэг хичээгээ явж байгаа тэрнээс болоод хүн нэрээ тийш орой ажилд ядраад те. Чимдад уйлсан. Тэг. Хүмүүс ингээ хараа гой гэр бүл мүлээр ингээл аялаа явж штэ. Зураг мөргийн зөндөл харж байгаа. Тэгээл ганцаараа хичээхгүйгээр ингээ явжсэн бол бас би бас нэрээ энэ дэр нэмэлхэд би нөгөө хүний нутагт ирээд нэг гинт өвдөөд тэгэл такси яриад юм лөрөө явж байхдаа л бодсон шүү дээ. Надад амрах хэрэг байхгүй. Би амруул ингээл байр, тог гэл бүх юм минь чинь нуруунд дээр өөрийн толгоон дээр учраас манай ажил дээр чинь дандаа ингээ хүмүүс гэр бүлээр ажилладаг. Тэгэл ихнэр нь өвдлөө гэл жоохон ингээл хатахад баг ёг гэл амарчдаг байхгүй юу. Тэгэхэд надад тийм ирэх байхгүй. Би өвдөх итгэл доглоо явж байхдаа би ажиллаа хийх ёстой. Би зогсвол тэгээд миний амьдрал зогсно. Тэгэл бүр аргагүй ихэнд очил эмнэлэгт очил үзүүлэхэд эмнэлэгт ороод түргнээр нь ороод төлбөрөө ингээд нэг хитэн өвчин намдах тусал мөсл хийлгээл төлбөрөөс 900,000 вон гэж байгаа байхгүй юу? 900,000 вон. Зүгээр түргнээр очих нь өөрөө түргэн очиж чааш такси яриад очиж байгаа эмнэлэг дээр тэгээд нөгөө нэг түргэн яалтаа тусламжийн югаар оруулчихж байгаа байхгүй юу намайг. Би чинь бүр тэнд чи хатигаад хөвтөөд бүр гачин болж таксины жолооч намайг өргөж оруулж байгаа байхгүй юу? Тэгэл оруулаад тэгэл тэр орны үлгийн орон дээр очил туслаа ингээл өвчин намдаа 2-3 хийлгээл. Тэгэл намайг хөвт гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би үгүй хөвтөхгүй надад мөнгө байхгүй гэд. Бидчих жоохгүй надад даатгал маатгал юм зэн байхгүй би хөвтөхгүй гэсэн чинь бүр манай эмнэлэгт гомдлгүй гэсэн бичиг тэр гар үсэрч чи одоо ингээ яг өвчин намдах чамд 2-3 хийж чи гайг боллоо. Одоо дахиад өвтгөл чи энэс илүү шокнд орноо. Тэгэхээр би гар үсэг зурх гэсэн надад хажууд хэлмэрч хийжсэн ихч миний дөө чи одоо гэртээ ганцаараа ингээ өвдөл бүр балрна штэ. Чи хөвтчихээ ядаж нэг 7 хоног хөвтчих миний дөө. Тэгээ наа ятгасаар агаад за тийм эмчнэр нь ч угаас намайг шууд айлгаад чи ингээ гэрлөө газар байд юм бол чи ингээ орой өдөш өвдөл чи яах вэ шоконд ороо чи гიშгэж чадхаа л штэ гэх. Тэгж яхад нь тэгэл за хөвтийгээ хүн 50 хөвтч чаддаг юм бэл. 3 хонлоо. За одоо төлбөр нь хэд болсон бол очиас ч 2 сая бараг 3 сая болчихсон 2 сая гарна дөө. Тэнгүүд л нэмчээс араа 30. За юм чи би гарья. Мөнгө хүрхээ боллоо гэх. Тэгээ нэг 4 хоног арай за чи тэгвэл ядаж маргааш гаргаад юм чинь намайг хэлээ 4 хоног гэвтээд 3 сая вон тушаагаад тэгээ гараа авчихсан. Тэгж яхтаа л би бас бодоод үлчсэн. Гэтээ ирээд надад хоол зүүж хүн байхгүй зөө. Тийм нэг солоос олч эмнэлгийн олч нэг будаа тэгээл загсны шүлмөл тиймэрхүү л юм өгдөг. Тэгээ хүн Монгол хүн чинь махаа эдмэр гадаадаг. Тэгэхээр аяг хар шүл хийгээд ирэх хүн байхгүй. Баах энд ингээд тусал залгуулсан хүн чинь тамирд тийм ээ. Өчнөө жил тусал тарианаараа бөмбөгдүүлэх хүн чинь өөрөө ирэхгүй ингээд сулдаа тамирдаа. Тэгээ ямарсан да гэртээ орж ирээл таксиэр эмнэлгээс гараад таксиэр ирээл гэртээ орж ирээл хаяг хар шүл хийгээл тэгэл нөө шүлээ авахал хамаг хүс гараад би тэр өдөр юу бас яасан юм мэдэхгүй би шууд унтсан. Тэгээ маргааш нь би бодож ийсэн. Ер нь хань ижилтэй байсан болов тий. Нэг хажууд болсон болоогүй нэг ир хүн байсан бол би үтсэн ч гэсэнгээд ардаа санаа зовхгүй ядаж би хэд хоног сайхан хөвтөх байсан. Тэгээд за манай нөхөр ажилдаа юм чи би тий хоос ондохгүй дээ. Надад тийм юм байхгүйсэн учраас тэгэл би ингээ хурдан гарч яасан ч азгүй юм битээ гэж бодсон. Зүгээр бас ингээ игээд авч байгаадаа би ч бас хацтай юм шүү гэл. Ингээл бодвол тэгэл өөрийгөө тайвшруулаад. Тийм үе бас байсан. Тэгэд бас үлжил байсан. Тэгээд 3 сая 4 хоногт хэвтгэд 3 сая гэдэг чинь 7 сая орчим төгрөг Монгол мөнгө. Тэгээд энэ нөгөө яг нөгөө визний зөрчилтэй хүмүүст ингэж байна уу? Угаасаа л эмнэлгийн төлбөр нь тийм юм. Үгүй визний зөрчилтэй хүмүүст л ахгүй одоо наа чи оршин суух бичиг баримт өгдөл. Тэрнээс яг ингэ манай монголчууд визтэй хүмүүс бол
бүгд даатгалынхаа хонголтыг аваад явчихдаг. Тэгэхээр бол арай өөр. Хямдхан. Үйлчлүүлж сайтай хямдхан. Манай Монголыг баг хямдхан байгаа шүү. Гэхдээ одоо тэгээд та өвдөл гүрээгээд байх юм уу? Таны хөл бол одоо байнга өвдөж байгаа шүү. Тэгээ ер нь гарчин ч байнга өвдөн шүү. Гүрээд сурч тийш илээд төвчээр гэдэг юм амар сурч байна. Нораад өгчихгүй л тэгэл бол. Гэтэ тэрнээс илүү өвдөлттэй их чинь тийс юм уу? Тийс ер нь бол ингээ шүн унтахгүй шүү. Гар хулаа ингээл бараал бацлаад. Тэс дарахгүй нойр нөгөө залуу хүн чинь нойр сайтай. Бас 40-тэй гэдэг өөрийгөө залуу гэдэг байгаа шүү дээ. Тийш гарч байна. Тэрээс одоо тэгэл 50 авируу төхөөл ирэлцэр одоо аяанда тэгэл унтахаа хэлэх хэлээ. Тэгээ нэг байнга зөксөн ажил хийхээр уус яг нөгөө хөлийн судасны хамгийн ихний баг бэрхшээл танд бол илэрсэн байл шүү дээ. Одоо хөл би одоо чамайг хэлэхээр л анзаарч байгаа. Тэрнээс ер нь яг зөвнө ингээл хагарцсан л час хэлвчтэй л шүү дээ. Чаа. Наа чи нөгөө судасны нарийнс бүдүүрлж майл нэг нь л байгаа л та. За мэдээж ингээл бүх юм сайхан байхгүй шүү дээ. Уусаа саад хөшөөл зөндөө байгаа. Сэтгэл зүй, бие хүч энд ямар ирсэд Монголд ажилтдаг шиг суугаад ажиллах ажил баг байхгүй. Цагтаа уралдаж тэгээд тэр нөгөө зогсоо зайгүй бали гэж шахуулаад ажиллахаар өдрийн ажиллаж хүртэл хурдан явт юм л шүү дээ тий. Тэгээ оройн шууд ингээ хөл гарч хэлснээ мэддэг. Бараг тийм л юм байлаа шүү дээ. Машин ажлын машин бол тийм үлээ. Тий. Ер нь бол. За одоо гурлаа хоол руу орноо. Буцаад жоохон савлж. Одоо яг энд идмээр байгаа хоол Монголд очингуудаа шууд идмээр байгаа хоолны нэг нэрлээ. Би бол зүгээр гоё өөхтэй хоньны чансаа хавиргал идмээр. Монголд За. өвчөө юм уу тий? Хуугалсан толгой. За болно. Нэг хоол. За ер нь махал идмээр. Үгүй махны дөрөөр хуугалсан л тийм юм идмээр байна. Бүрч нэг хүсээд одоо солонгос ямар удааг болохоор нэг тийм хүсээд байгаа юм алга л да ерөнхийдөө. Солонгос дөө түрүүний гудамжны хоол л идэх өөр одоо яг тэрийг энийг гэдэг юм алга. Одоо бодсон юм алга. Би бол одоо Монголд л хамгийн түрүү гидс чинь хидмээр хэрэмцэгтэй шүлэдмээр. Аа гоё ээжрээ гоё хэрэмцэгтэй шүл хийлгэж хидмээр. Ээж хоолыг хидмээр. Өөч ч бас хоолыг ойлвол шүү дээ болно. Гоё чинь. Ээж хоолыг хидмээр. Солонгост бол одоо тэгэл бүгдийг л идчихсэн. Би ер нь бол тэгэхээр нэг одоо хүсэж байгаа. Би юм дэхтэй солонгос хоол мó. Тийм. Ер нь болж үл гэртэл хоол игээд байгаа. Хоол аваад хийж явж байгаа даа. Тийм. Ер нь бол гэртэл ингээ солонгос хоол нь хаяа нэг ингээ юм идмээр бас үед шитан руугаа ороод тэгээд хоол идчихдэг болохоор тийм. Идчих хүсэж идэг юм бэж шүү дээ. Би баг одоогоороо солонгосч яг нэг ширхэг хүн байв нүгэл биелэх оо айгуул. За памагчаас асуух дараагийн асуулт болохоор одоо яг солонгост ирэх гэж байгаа дүүнертэй ч юм уу тийм хүмүүст яг юу захимаар байна? Эд материал талаас шүү. Тийм авчраасаа гэж боддог юм одоо шууд хэл. Монголоос уу? Канадад нэг гоё авдар өдрөөс гэж боддоо шүү дээ. Жижиг ингээд нэг авдар идэв шүү дээ. Тийм шүү дээ хээтэй. Нөгөө сайн бөхчүүд барай явдсан уу? Би тийм авдар юм уу эсвэл нөгөө 100 идэв шүү дээ яндан мандантай. Одоо тийм л юм авдар эсэл ш бит. Монгол улсын туг бас. Туг бол яг нэг яг эндээс авч гэл авчин л та. Байдаг болохоор яг тэр авдар мод чи энд болдгоо би тэгээд надад би бүр хамгийн их бод юм надад нэг гоё авдраа өдөрдөг болдгоо багтал шүү. Сонсноо хүмүүсээ. Яг чинь Памагч дээр одоо дайчилж ирдэг хүмүүс их одоо дайчлаад ирсэн хүмүүс нь ингээ хоёр талд сууж байна. Тэгээд энэ загсан юм момент тэгээ нэг нэгээр нь авчрахгүй дөө. Өөр ч нэг юм байдгүй. Айгу төвхтэй памагч дээр би яг ирэхдээ та юу авах вэ гэсэн чинь наплон гэдэг хэ. Өөр итгэхгүйгээр гайхаад тоглоод байгаа багтаг. Нүүрээ. Их чи наплон өөр юу ч хэрэггүй ч гэсэн өөр юу ч авчирсан хэрэггүй гэдэг. Тэгээд одоо яг өөрөө тэгээд өнө чи наплон илүүж ирчихсэн. Зоох муугаа хэлэхгүй яасан бэ? Тэгээд чи үнтэй алхаад би хаваагаас сэлж болохгүй шүү дээ чи. Надад нэг тийм хэрэгтэй нэг. Тэгээс би бол яг л авдарт гэдэг чинь өөр ийд баялаг дээд чи идэг бас тийм айл болгонд байж их хэрэгтэй юм билээ шүү дээ. Ялангуяа эцэг ихээс өвлөгдөж үлдсэн авдрыг бол хүн хаймартай. Манайд нэг 2 авдар ийд юм аа. Нэг нь одоо хөдөө сумд гэрт нь байвал би очил тэрийг хамгийн түрүүнд янзалж аавна гэж боддог. Тэнд одоо хинч тоохгүй л ээж байгаа ах гэж би бодож байгаа. За дотроо бол бодсон л ч. Манай аав
тоглоод хожиж ирсэн хоёр авд хос авдар идэх байхгүй. Тэгээ нэг нь будаа халцсан болоо яасан. Нэг нь бол байх Хээж мэлэл авчих шүү. Ус хийтэй авдар. Тэдийг сайхан янзлаад би очингуудаа янзлж аав гэж бодож байгаа. За. Шинэгчээс би өмнө яг нөгөө гэртээ хата асууж ирсэн. Монголын хөдөлмөрийн үнэлэмж, эндхийн хөдөлмөрийн үнэлэмж ялгаа. Би Монголд болохоор ерөнхийдөө үнэлэмжийн болж байгаа гэж бодож байна уу. Тийм яг энд ямар яаж хүмүүс ажиллаж байна, Монгол яаж ажиллаж байна, тэгсэн мөртлөө цалин мөнгө байгаа гэд баг гэж ярьдаг штеп. Тэгэхээр үнэлэмж бол яг тухайн энэ хоёр улсад бол өөр өөрсдийнх нь байх ёстой юмуд нь байгаа юм байна даа гэж бодож байна. Энд бол үнэхээр ажиллаж чадах юм бол бас үнэлэмж нь сайн л байна. Монголд бол бас тэг үнэхээр хүмүүст махарч ажлыг үнэхээр үнэнчээр хийдэг үлээ гэдэг дээр бас жоохон хэцүү шүү дээ. Тэр тал дээр. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Монголын цалингийн үнэлэмж гэхээс илүү Монголд нөгөө залуу хүмүүс юу яах одоо тогтоож барих тийм үйлдвэр ч юм уу тийм юм арай тутмаг байд юм болов уу гэж бодож байгаа. Цалингийн хувьд бол манайх гэхдээ нөгөө уус ингээ хүн амын айгу цөөхөн мөртлөнгөсөн нөгөө өртөг өндөр юм уу гэж хараад идэв шүү дээ. Одоо орчин үед бол арай дээр болсон юм шиг байна. Тэрнээс бидний үед бол өндөө цалин бол хог өссөн шүү. Бид 4-500 сая төгрөг авдаг. Тэгэл тэнд чи байр майрны мөнгө тог газар төлөхөд өөрхий аванс нь баг яг тийм би л тэгдэг ус яг аванс дээр байрныхаа мөнгө сөөхийнхөө мөнгө тэгэл тог могоо ингээл ус мусныхаа мөнгөийг төлөхөд миний 200 мянган төгрөг тэгэл тусчдаг гэсэн шүү байранд. Өвчлөхгүй тэгэл үлдсэн цалингаараа хоол унд тэгэл хэцүү. Одоо л арай дээрцсэн юм шиг байна. Гэхдээ ягаад Монголд хүн тогтохгүй залуучууд ингээ хүний нүтгэж яадаг юм бэ? Үйлдвэр байхгүй. Ажиллах тийм байр байхгүй. Ялангуяа сүм орнуудад одоо хийц хүрсэл ууч эцэл хүмүүс юм байна. Тийм яг нөгөө шинэгч хувьд бол яг өөр дээрээ яг ярахад бол болоод байгаа байхгүй тийм. Шинэ цалин нэг дүүцүүлээд яхаар нэг ялгаагүй болж харагдаад байгаа. Яа миний хувьд харж байгаа бол бас яг ингээл ирээд нэг үйлдвэрүүд ажиллахгүй. Нэг нөгөө цагаатаа гэдэг чинь л аахгүй юу. Үгүй яа ийм гоё үйлдвэрүүд яага манай Монголд байж болдгоо болоо. Яа хийж болдгоо юм болоо. Гэхдээ яг тэгж бодоод байгаа. Үйлдвэрлэл харахгүй ямар гоё юм бэ. Ийм үйлдвэр манай Монголд байдаг болоосаа. Нөгөө үйлдвэрлэлийн нөгөө юу яах вэ? Хийж байгаа ажлынх нь юунда үнэлж байгаа хүн. Тий, тэрэн дээр би яг тэрэн дээр ч бас нэмээд яриа. Би юм уу нэг чин сэтгэлээсээ биш. За ийм юмсыг тэрийг болвол би яг мэдээж хүн болгоны бодол өөрлөлтөө туйлын үнэн гэж байхгүй гэдэг шиг би болохоор тэрийг болохоор бас өмөрчлөх гэдэг. Махартлаа зүтгээд яах юм. Монголд бол нэг 100 мянган төгрөг аваад дэлгүүр ороход бол торч юм авахгүй шүү. Тэгээ энд бас ирээд яхад хүнс нь хамаагүй боломж. Өдрийн одоо ингээд Монголын одоо талах тэнд 3-4 мянга гэхэд энд яг адилхан л байгаа боловч Монголын цалингийн өдрийн дундаж цалин одоо бидний цалин дундаж цалин 40-50 мянга байхгүй юу? Тэнгүүд энд болохоор дор хаяж 85. Тэнгүүд дор хаяж 85 байхыг хүмүүс одоо энэчнээ бол голж байгаа шүү дээ. Тэгээд тий хамгийн бага 85. Тэгэхэд Монголд яг өдрийн 85 мянган төгрөгөөр цалинжиж байгаа хүн хэр байгаа лээ тий. Жишээ нь одоо намайг одоо ярих юм бол одоо хорон цэг дарга. Одоо миний дотны хүмүүс маань мэднэ. Өө энэ амар том даргал гэж хүн болгон боддог. Тэгээд би тэрийг 1000 ажиллаад гар дээрээ 2 сая төгрөг авдаг байхгүй. Татварыг төлөөд бүх юмаа төлөөд. Тий бүх юмаа төлөөд гар дээрээ 2 сая төгрөг авна. Тэгээд би буцаагаад ажлынхаа урсгал зардал зориулна, бензин тосоо хийн. За тэгээд төрсөн өдөр юу гэдгийг хамт олонныхоо гээд нийтийн юмд оролцсон гэд. Ингэхээр би бол гэртээ баг хүнсээ авч чаддгүй хүн байхгүй. Тэгэхээр одоо яг сая 500 юм уу 2 сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодоход тэр хүн яг энэ солонгос ажиллаж махар зүтгээд яах юм. Ингээ нэг ажлын хүчийг бууруулад байгаа юм нь өөрөө энэ манай Монгол улсын хөдөлмөрийн үнэлэмж юм болов уу гэж би боддог байна. Гэхдээ сайн ажилтдаг хүмүүс их бэ. Гэхдээ энд ирэхэд бол би яг нэг айл зөндөө олон үйлдвэрүүдэд явхад харахад бол манай монгол хүмүүс бол хаач ажиллаараа гологддгүй юм байна гэж би бас гологддгүй юм байна даа. Жохон
Аашаараа голгодож магадгүй өөрийгөө хэлээд байгаа шүү. Аашаараа ч бас гайгүй. Гайгүй юу? Гайгүй. Нэг тийм Монгол муухайштай гэдэг үе солонгос хүн бол байдгүй. Монгол хүмүүсийн нэг жоохон ингээд өөртөө унгаагаад идэг зан нөгөө уух дуртай. Уучаараа маргааш нь заавал шартаж хөвтдөг. Ажлаа тасалдаг. Тэр нь л жоохон ингээд унгаагаад идэггүйхээс монгол хүн муухайштай, муухай санаатай ажилт муу гэж хэлжсэн солонгос хүн би л нэг сонсоогүй. Яг тийм баг. Би бас тэгж бодсон. Гүмэн сонссон юм байна. За тэрийг мартъя. Ажилт муу байна гэж. За одоо яг эд шидтэнгийн одоо гарч ирээд за яг солонгосоос шууд нэг юмыг шууд Монголдо аваач гэвэл юу аваачих вэ? Одоо юу ч хамаагүй. Зүгээр л эргэн тойрон байгаа нэг ногоон байгууламж ил тэр чигт наваад очимоор. Ногоон байгууламж. Ингээл завсар зайлдаггүй тий. Зүгээр л Монгол тийчгээр хуулаад аваа явчихна. Ногоон байгууламж тэгээ замд аваач юм бол тийм Монгол юм тоос шороож байхгүй болно шүү дээ тий. Ногоон байгууламж. Энд юу хувц сэрд тийм үү? Үгүй шүү дээ. Гайг байгаа шүү дээ. Тийм байл тий. Замдаа бороо орсны дараа урсж байгаа нь хүртэл шавхаа байхгүй байна шүү дээ тий. Тэгэхээр л гоё. За хоёулангаас ч асууя. Прагматик хэлээд хариулаарай. За Монгол гэр эцэгтэй солонгос гэр эцэгтэй ялгаа сайн болон муу тал. Энд ч амар ялгаатай шүү дээ. Манай Монгол эмэгтэйчүүд чинь тийм амар халамжтай нөгөө ханаа дээдэлж мэддэг тий ядаж нэгэл ядраад орохт нь хоол нь бэлэн ер нь тийм хатуу хатаа гэж би бодож байна. Солонгос эмэгтэй хүмүүсээ за ястаа муулахгүй юм л та ч одоо муулахаас аваад болдог. Тийм нөгөө юу эрэгтэй одоо нөхрөөдөө бол нөгөө ажил хийх ёстой, мөнгө олж ирэх ёстой. Эмэгтэй хүн нь бол тэгэл нөгөө ядаж нөгөө хоолыг хийгээд сууж идэггүй. Жохон халамж хараар дутуу юм уу? Өөртөө нэг тийм гойж гоодох дуртай. Гэтэ бүх эмэгтэйчүүд тийм биш болоо хальтаа ер нь бол дийлэнх юм тийм. Гэтэ ер нь бол солонгос эмэгтэй мөнгөтэй хүн сонгож л хормайдаг гэж би сонссон. Нөгөө энэ ч минь яриад идэв. Тийм мөнгөтэй хүн л ер нь харж мөнгөгүй үнтэй бол бараг суудгүй л гэж. Тэгээд эдгээр чинь нэг хэсэг сая тэр нэг хүүхд мөхт гарахгүй хүүхдийн тоон буураад тэгээд сая эдгээр чинь залуу усуудаа дэмжихийн тулд нөгөө хүүхэд гаргасан хүнд 3 сая вон сар болгоноос өгч мөхөд. Тэгжээж одоо нэг арай дээр болж байгаа. Одоо энэ Монгол хүүхэд төрөл хүүхэд 3 сая хүн. Гэрэлтэй батлуулсан болов уу шүү дээ. Хоёр Монгол хүн ирээд. Үгүй. Тэр чинь Монгол улсын ирэх юм биш. Монгол улсын иргэн шүү. Солонгосоос хамаагүй. Миний хувьд би яг солонгосын тэр гэр бүлийн амьдралыг сайн үнэндээ сайн мэдгүй нөө ерөнхийдөө мэдж байгаа нөгөө кино дээрээс л харж ирсэн болохоор тэгээ харьцуулаад тийм юм гээд Пагмагийн ярьж ирснийг л иймэрхүү юм байна л гэж мэдж байгаагаас биш. Яг харьцуулаад нүдээр харж ийм юм байна гэсэн юм байхгүй. Тийм кинон дээрээс л харж ирсэн гэхээс. Ажилгүй мөхээр ажилтаа зөө солонгос эмэгтэйчүүд. Гэтэ одоо орчин үеийн хүмүүс бол үнэхээр ажилгүй. Эдгээр чи өөртөө одоо ингээд гадаад хүмүүс ингээд хавчиж шахаалаад гарга визтэй хүмүүс инлээ их бла гэл. Яг үндэ одоо ингээд өөртөө тарийн талбай дээр ч юм уу ингээд миний хийж байгаа ажлыг ч юм уу одоо хийгээд ачиж тавьж чадахгүй. Тийм хүмүүс ихгүй. Ер нь бол өөр өстө тэр нэг офис мобстэй суудаг ажилтаа сайн. Тэр тал дээр мундаг хоо. За таарч одоо хоёулаа ганц бие эмэгтэйчүүд учраас маш сонирхолтой асуулт асууна. За Солонгосын нэлийн том тамирчин за монголоор бол Орхон баяр. За нэг бол бүр амар алдартай жүжигчин хэн байдгийг те. Солонгосын амар тийм мундаг залуу ирээд суу гэвэл ямар хариу өгөх вэ? Бараг сууч хаа. Алдартай юм бол сууч л та яа ингэ. Яг сан тийж бодож үзсэн. шийдээ өгөө зүгээр. Суун яа тийсэн. Тэгчин бол суухгүй. За Монголтойгоос суун. Яг би солонгос тухай амьдралыг мэдж байгаа. Ямар солонгос хүмүүс яаж амьдрдгийг ч барыг мэдчихээн. Тийм учраас би суухгүй. Би Монголтойгоос суун. Тэгээд эрхэнд нь орно гэж юу? Эрхэнд нь орохоос гадна хүн бас нэг тэр надад тэр баян хүн одоо ингээд од хүн ингээд ачруул за ингээд бүх юмыг өгч юм заяа. Хайр халамж гэдэг юм хизэж өгөхгүй байхгүй.
Тийм юм. Яна би зүгээр л өнгөцгөн болсон. Би салах гэдэг. Надад салах гэдэг нэг. Хайр халамж гэдэг хамгийн гол ч хүнд чинь одоо нас авах тусмаа шинэ тийм л гоос тээ. Шинээгч суудсан шүү дээ. Та сууснараа л биш шүү. Би бол хайр халамж гэдэг юм л одоо мэдэрч амьдрмаар байгаа байхгүй. Тэрнээс тэр мэд хөрөнгө гэтээ тэр үед хөрөнгөтэй хөрөнгөө чинь одоо энэ хараа дээр 40 гаруй жил амьдрал болоо л болж л дараа хойштоо 40 жил амьдэрсэн ч би яг ингээм амьдрыг би чадна. Тийм болохоор намайг гоё халамжладаг, хайрладаг хэрэгтэй юм л гоё. Тэгэхээр тэрнээ тийм хүмүүс ханаас гарах монголчууд байлаа. Өөр ханаас ч. Ясандаа тултлаа ойлголоо. Уучлаарай шинээгч салыг инээ. Салсаал өгшөө. За мэдээж Солонгосын нэг ногоон байгууламж ста битүү хүрээлсэн гоё сарвчин сууж байгаа ч гэсэн Монголын маань тэрийг бүр үнэхээр яагаад ч гүйцэхгүй дээ гэсэн юм аа. Ярэ. Тэхөө. За шинээгч хэсгэл. Зүгээр л эрх дураараа хаашаа чамаагүй явж болох тал нутаг нь одоо Монголын хаан ч гэсэн тий аялал маялыг л явал хаан дуртай газар очиж суугаал гэдэг. Тэрийг тэгээд нөгөө агаар хоёрыг гүйцэх газар юм байгаа юм байхгүй тий. Тий байхгүй. Би бол агаар нэг адилхан шүү. Одоо Монголын маань тэрийг гүйцэх гэдэг. Надад бол яг агаар юм бол хизээч гүйцэхгүй нийт. Хоёр тэгэл. Тэрийгээ тэгээд нөгөө солонгосчууд хэлэхээр яадаг гэлээ. Захиртай хэлсэн чи яасан гэдэг. Юу лээ? Манай Монголын агаар гоё гэсэн чинь. Захирч тэгээ манайх яачаад байгаа. Тэгсэн. Манайх яачаад тэгэхээр танах амьсгалж болтуу тавьчих гэхээр үгүй гэдэг байхгүй. Би чи захирч захиртайгаа сайхан хийж яана. Тэг бас нөгөө Монгол солонгосчууд өөрсдөө ч тэр юу л зөвшөөрдөг. Монгол ганц гоё юм од харах гэдэг. Танай Монголд яагаад ийм од гоё харагддаг юм бол итгэдэг. Тэгтээ бол би бол Монголын хаагаарыг л амар их санаж. Зүгээр л энэ хүмүүстээ чинь амьсгалах нь хүртэл хэцүү гэж чинь өвлөд бол гэж тийш хаадаг болохоор энд одоо яг л тийм дутуу амьсгалаад байгаа юм шиг санагдаад байгаа тийм. харин тий. Хаашаа ч ингэж өлөг долоо их нэгсэд их бах уу одоо нөгөө гадаад байгаа юм шиг нааш тийш хараал энэ цагтаа уцтайгаараа их гүйчиж магадгүй шүү. Тэгэхээр одоо Монголд очиад нэг гоё байгальд зүгээр туулгалынхаа иргэдэрч очиж сайхан суугаач юм уу. Тэгэл. За бус нь гомдол гомдно л үгүй ашиглаа шүү дээ. Би өөсөө Монголынхан хүмүүсээс ганцхан тэрийг хамгийн их санаж байгаа шууд нэрийг хэлээ. Би юу? Одоо санаж байгаа номер 1 хүн. Би хүртлөө. Хоёр үгээр санаж байна. Ижлэн үгүй хоёулангийн л санаж байна. Тий. Тэгэл ээж. Тэгвэл тэгээд амар их санаж тэгэхээр ойлоо муудчих юм уу? Ойрогчод тэгэл хоёулангийнх нь бичлэгийг үзэн шүү дээ. Нэг хэлсүүг гол зураад идэх. Чи аавгаа байсан мэлэл хийж ирсэн багтаа гэдэг үг нь жоохон гол зураад идэх. Тэгтээ үнэ аавгаа байсан мэлэл хийж явцсан л ахсан баг. Тэгтээ ээжийг ингээд нэг танагтайгаа тэр харьчих юмсан. Дахиад нэг хэдэн жил чултгаа цугаач юмсан л гэж бодчих. 8 жил бүр асар их хугацаа бүр үнэхээр их тэсвэр шүү. Ааш нөгөө сэсгэрч гисэн ээж минь сэм хийж гисэн гэмнэн ихтэй. Ээж игээл их санаж нэг чинь бол нэрээ. Аах дүүнэртэйгээ ингээл ярьж л байгаа, ээжтэйгээ ярьж л байгаа л. Гэхдээ л ажлахаар нь хажууд нь очиод аргадаа зогсох юмсан гэл. Боддоо шүү. Тэр чи дорхно мөчнөө тэгээ дорхноос ажиж хойлоо. Удаа сайн байл. Ээж игээл их санаж юм да. Хүн нөгөө хамгийн хайртай хүнд хамгийн муухай зан гаргадаг шүү дээ. Тэгээ нөгөө сансан сэтгэлээсээ болоод ч юм уу тэрэндээ ингээд бачуураад байгаа ч гэж магадгүй хоёр талд тий. Ээж мөн ч гэсэн одоо ирэх гэл. Нөгөөдөө манай амар хөөрхөн яриасан шүү дээ. Миний охин хоёулаа болоод ирээрээ. Эхний нэг цагаасараар тэгсэн юм аа. За миний охин эхний хөшөө чинь нөхрөөс салж малсан мэдчихэл. Миний охин сайхан охин юм чинь. Тэрнээс саллаа гэт миний охин яавал гэж гэлээ тайвшруулаад. Тэгээд дараа нэг цагаас русч. За миний охин хоёулаа болоод ирээрээ гэлээ. Миний охин гурлаа болоод ирээрээ.
Ээж хоёулаач болж амжааг байх чинь гэхээр зүгээрээ миний охин гурлаа болоод ирээрээ гэл тэгдэгс. Хөрх. Ичээл санаж ин да бусдын зэрэг. Хэд нэг 2 жил гүрчлээ юм да. Оо 8 жил гүрээс 2 жил байх хэвчээ тий. Тэгээ сайхан дүүнэр нь тэгээ найз нь тэгээд худна. Тэгээд гоё хорхогоо хийгээд гизийн чанаад түрүү хямцтай шүл идмээр байна лээ. Айгу хямд төсөр хоол нэгчлээ дажгүй бэлдчихээ. Тийм хямцтай шүлэнд амар туртай байхгүй ээж сайхан хямцтай гоё хямцтай шүл идмээр юм тийм би. Ээж хайс орлыг амар санаж байна. Нэг гоё. Тоолыг л уралдаад идэх бас гоё штэ бүүнөр ах хоёр идчихлээ би ч заавал хоёр идэн гэж арай тэр хурдан идээд байна гэдэг. Тэгээд ч бас гоё штэ би ч ахтайгаа амар уралдаж иддэг гэсэн барахгүй штэ тэгсэн юмээс л уралдана. За яг амар гоё юм чин сэтгэлээсээ манай хоёр ярих болоо би бас нэг жоохон дүүн байгаа жоохон балчирдаад байгаа базуулаад байгаа болохоор бас жоохон гоё яриа болохгүй болоо гэх нэг жоохон бодоод исэн тэгээд бид гурав чинь гэртээ ам халахаар юу хамаагүй ярина тэгээд ийм гоё мэдрэмжийг ийм гоё энд байх юм тав тухтай энэ нөхцөлийг бүрдүүлсэн ихчтэй маш их баярлаа тэгээд би ч бас ирсэнээс хойш бас Монголын тагнуулчаар ирсэн би. Хүн амьтантай болж гинөө бас хүн амьтантай ярих нь гэж байхгүй. Гоё хүн хажуудаа дүших тулхан өөртөө хүн л хаалт хийдэг. Тэрнээс мэдээж хүн болгон муу биш те. Сайн хүн хань болох хүн хоёуланд ч юм байгаа шүү. За одоо шинэ хчээ би нэг захгүй авчнах Монгол руугаа тэгээ нэг юмтай болох байлгүй те. Тэгээ дараахан хүмүүс чинь тэгээд байгаад идэв мэнэ. Тэгээд ойр дотныхан сингл ирчүүд мэрчүүд жоох итгэвтэй байл да. За тэгээд одоо энэ гоё бичлэгээ хэдэн жилийн дараа үзээд тэгээд инээ төрөх бах өөлж бах. Хөөх нэрээ тэр тийм байсан штэ ёо ингээ Монголдо ирсэн ингээ миний ч гэсэн Монголдо очиод гоё үзээд гоё бах. За тэгээд яг одоо миний бичлэгийг амар гадны дотны амар олон хүн үздэггүй. Би зүгээр надад subscribe дарсан маш цөөхөн байдаг. Би дар гэж хүмүүсийг ерөөсөхгүй өгдөгөө зүгээр л дотны хүмүүс байдаг. Тэгээд тэр сувагт маань тавигдана. Тэгээд яг үзэж байгаа хүмүүс гоё үг хэлээ. За ерөнхийдөө үзэж байгаа хүмүүс гэхээсээ илүү прагматал баярлаа гэж хэлмээр байна. Хүний нутагт бас тэг ингээд очиод яах вэ, ийх вэ гэж асуудал зөндөө байхад тэгээд хүрээд ирээ гэл тэр л юм хамгийн гой санагдсан. Үнэхээр их баярлалаа найздаа. Зүгээр юм. Тэгээд миний хувьд бол ингээд хүмүүс тэр дүүнэр даач тий. Бидний захичлэхэд эцэг их хайрлж байгаарай, их орноо хайрлж байгаарай л гэж хэлмээр байна. Хүний их орон шиг, хүний эцэг их шиг тий чиний хайн ижил яах вэ гэхэл тэгээд тэрүүд мууцсан чиний талд орно. Гэтэ эцэг ихээс илүү хин одоо миний хажууд ч юм намайг ингээд 100% ойлгох хүн байдгүй мэн гэдгийг би аюул сайн ойлгосон. Тэгэхээр ингээд алдсан хань харамсах биш. Алтгаас өмнө хайрлаарай л гэж хэлмээр байна. Их орноо ээж аваагаа тэг бусдын бол аянд болно дөө. Уус амьдрал өөрөө гоё байлаг шүү дээ. Найс нөхөд. Тэгтээ би бол найс нөхдөг бас боддیں۔ Ингээд үлдэх нэг юм сайхан ингээд үлдээвчдэг. Хаяг мэн зээл амьдралын урсгалаар хаягдаал гээгдэл, гээх гээгдэхгүй гээгдэл үлдээл тэгэл явд юм байна даа л гэж би боддог. Гэтэ ингээд хүнд муу санаад яваад ахыг боддгоо зүгээр аль болох за зэрэг. Энийг бол тэгтээ солонгос улсад ирээ сурсаа. Монголд ал мод яаж байгаа хэлээсэн. Одоо бол хүний нутагт ирээ тэгээд юмыг төвчж сурах хэрэгтэй байна. Юмыг өнгөрөх хэрэгтэй юм гэсэн ойлгоо. Тэгэхээр аль болох залуучуудтай ч гэсэн тэгээсэй л гэж боддог. Тийм болохоор тийм. Хамгийн түрүүнд ээж аваараа л хайрлаарэ хүмүүсээ байгаад дээр нарчлаарай, халамжлаарай л гэж хэлмээр. Дараа нь харамсдаг шүү. За хаста тийм шүү. Тэгээд сэтгэлээс гарсан үг бүхэн үнэн байдаг. Хүн яг сэтгэлээсээ ярьж гин үү, тэ худлаа ярьж гин үү гэдэг нь ерөөсөө хүн болгонд амтшгүй байдаг. Тэгээд амар гоё мэдрэмж ингээд энэ гоё ярилцлагыг хийсэн хоёрэгчтэй маш их баярлаа. Тэгээд
би болохоор яг энэ хэрв хин нэгэн Солонгост байгаа хүн үзэж байгаа бол элэг нэгтэй монголчуудаа яг юм сэтгэлээ дэвсэж байгаарай. Тэгээд тэр нь заавал мөнгөө дэвсэх алуугүй, бүх юм өөх алуугүй, заавал хамт ингээл амар супер найз болох алуугүй. Таньдагч бай, тандгүйч бай, яг энэ хүний нутагт байгаа нэг нэгээ түшиж байгаарай гэж хэлмээр байна. Тий. За, ингээд дуусгая. Хамгийн сүүлд бид эдийг үзсэн та бүхэндээ хайртай шүү гэж хэлдэг юм. Үгүй тийм үү?